Зүүдний гуйлга бол маш хүчтэй дөө. Хамгийн даруйхнаар хэлэхэд энэ талаар юу хэлэх вэ? Та бас нэгэнтээ бид бүгдээрээ гуйлагчд гэд нэг хэлсэн байдаг. Хөөрхөн ядарч байгаа нэг бид нар гуйлагчин гээл их тавтай багтай хэлдэг. Бүр хэлэхдээ их зөвхөж хэлдэг л дээ. Тэгээ бодохноо амьдралын ирэхээр ч юм уу, хувь тавилангийн ирэхээр ч юм уу, эсвэл өөрийнхөө харчаагүй ирэхээр ч юм уу нэг хүн гуйлагчин болчих л дээ. Тэгэхдээ тэр бол амьдрах гэж тэмцэж байгаа тэмцэл донд яваад байгаа юм биш байгаа да тийм гуйлагч. Зүүдний гуйлагаас яагаад би ер нь нэр нь ч гуйлга гэсэн байгаа юм. Энэ шүлгийн зүүдний гуйлагын бүх шүлгүүдийг ингээд бадгуудгаар нь задлах юм бол их нарийн юм гарч байна. Арга урсан ижим зэрэглийн дундуу сургуулаад өгч гэж байгаа. Яах гэж гуйж байгаа одоо тэгээд амьд байхад нь ижигээ баярлуулаад амьд байхад нь ижидийн мөргөөг шал өөр бурхан юу гэнэ юм зул өргөөд мөргөөд хинж Иесус ч гэнэ Будда ч гэнэ мөргөөд авчихсан ирнэ. Яг жинхэнэ мөргөстэй ээждээ мөргөөгүй. Тэг явцсан хойно зэрэглэн дунд бас гаргаад өгөөч миний ээж гэд энэ бол адгийн гуйлах. Энэ бол хаста арчаагүй гуйлагч. Архиуж тамалцгаал яг өнгөрөөл оршуулган дээр нь ээж намайг өршөөгөөр би одоо сайн байна. Ямян гэж хэлээд яах. Нэг ийм адууны цагаан тоосон дундаас аавыг морьтын тариалгаад өгөөч гэж гуйж байгаа. Тэг өнгөрсөн хойно юмыг одоо гуйна гэж юу ах вэ? Тийм учраас бид ер нь яадгаа барьсан гуйлагчд юм биш вэ? Гэсэн л тийм бодол төрсөн. Яг л баян дарган сайхан явж лаа дарга дорох тийм үү бизнес юу байд. Тэгэл тэрийгэ болж гэнэ гэж андуураад хамгийн муухай гуйлга хамгийн муухай бэлдуучл хийдэг. Синти гуйдаг гуйлагчд байна. Хог түүдэг гуйлагчд байна. Энэ хоёрын ялгаа юу байхгүй. Нүцгэн ирсэн нүцгэн буцна. Бага одон тэмдэг зүгэл тийм ээ. Тэгэл тэрийгэ бүгдээрээ зүгээд өгөх юм шиг. Тэр нь үлдэн хогдоор хайг. Ер нь бүгдээрээ гуйлагчд юм биш үү бид нэр. Гуйлга гуйвал айтайхан шиг байгаа ч өөрийгөө гуйж амьдраач. Өөрийгөө царайчилж, өөрийгөө ирчилж тэгж амьдрал одоо зөв гуйлагчин бол тийм бодолтой. Тийм л бодол төрөөд л тэгээд ер нь зүүдний гуйлгаас болж энэ бүгдээрээ гуйлагч юм байна шүү гэдэг санаа төрсөн. Зүгээр лавгсрах тэгж бодсон юм уу бүүм мэд. Ер нь лавгсрахын шүлгнүүд дундаас тэр нэг хормын зар гэдэг шүлэг биш үү? Чухам тэгж задлж бодсон юм уу мэдэхгүй зүгээр би задаргаа хийгээд бодохдоо л өөрөөсөө хармалж хайрласаар байгаа нэг хайртай хүүхнээ шал өөр хүн далдаад өөр хүн эсгцэн тэр охины тэр хүүхний. Тэгэл тэр хувь хүний трагеди юм л юм байл гэж ойлгоод байгаа юм л та. Тэгэхээр энэ бүтээлүүд яг энийг ярьж байгаа юм энд орсон бүх бүтээлүүд дуунууд шүлгнүүд дандаа ийм шүүлтүүрээр энэ толгойн бодсон бодлын шүүлтүүрээр л гарах гэж зүтгэсэн ийм л бүтээлүүд байна. Тийм л юм. Тэгэл гуйлагчлаа даа гэж. Хаянда экэж асан цог Ручингядан одод минь Шамас бицудой Шамас бицудой Будeng цуден над дэрасгача Наргурсан мичигмин Сэргэлэн дунда сургоо
Sokan halun atbısırandın Sevlen gıhıdırgın Цудулучгоч Захораманын улсын Оратывыятсын Цацин этшик Хамырган сарминне Шамасыми Цудгой Шамасыми Кэгэнцүүд харилаач Үлэнгцүүд над дээр асгаач Натуны цагаан тасан дундаас Хавиг миний мартан торойдгооч Дөрөмгашиг ширгэн Дүмэн хонмэн уян дээр булгаач Шатармаран натройрунет Чумбога шархарта лохорахадагучгаач Хагстурн байтга хэлтги зайха хатона дэндо хорваминне Шамасми высны учир Шамахэгби архцны учир Нафтан икшин надад харилаач Амян хишиг надад өгөөч Агад хурин хүйтэн хранаар Амндан халнам супалгаач Ахич турсан ёмшиг Сэрчинэг үзмэри байга Ором тонурин ангертагло Өвцөндөн оролмостай Сэрчинэг үзинэ Өвцөндөн оролмостай Сэрчинэг үзинэ